Сайн байцгаана уу? Их тархины талаар лекцээ ярих гэж байна. За их тархины бүтэц болон үйл ажиллагаа. За макро түвшинд буюу нүдэнд харагдах байдлаараа их тархин их тархины дор гадар буюу кортекс, гадрын дорх цагаан бодис, тэгээд суурин цангилгаанаас бол бүрдэнэ. За их тархины ерөнхий бүтцийг түүний өрх хөврлийн хөгжилтэй холбон тайлбарлавал маш гоё ойлгомжтой болно. Тархины хамгийн гайхалтай нь гадаргуугийн асар их тэлэлт ба үүнээс болоод тархины гадна талд атрианууд буюу гирусүүд бол үүсдэг. Гадаргуугийн тусгаар хэсгүүд нь хоорондоо болон тархиныг гүндэх бүтцүүдтэй маш олон тооны мэдрэлийн ширхэггээр холбогддог бөгөөд эдгээр нь цагаан бодисыг бүрдүүлдэг бахнэ. За микро төвшин буюу гистологийн төвшөнд авч үзэх юм бол тархины гадаргуугийн ихэнх хэсэг нь 6 үе давхарх бүхий эсийн бүтцтэй. Энэхүү үндсэн бүтц нь тархины байршлаас хамааран өөр байх ба эсийн бүтцийн хувьд ялгаатай олон бүсүүдийг бол үүсгэдэг. За эртний нейро анатомичид бол бүс бүрийн өвөрмөц эсийн бүтц нь түүнийг гүйцэтгэх тодорхой үүрэгтэй холбоотой гэж үзэжсэн. Үнэхээр анхдагч бүсүүд гэж нэрлэгддэг хэд хэдэн хэсэгт тодорхой нэг функцийг хариуцуулан онох боломжтой байдаг. За гэсэн ч тархины гадаргуугийн ихэнх хэсэг нь холбогч бүсүүдээс бүрддэг. Эдгээр бүсүүд нь анхдагч хэсгүүдээс ирж буй эсвэл тийшээ очих мэдээллийг илүү өндөр түвшинд боловсруулах үүрэгтэй. Ялангуяа хэл яриа гэх мэт тархины дээд үйл ажиллагаанууд нь зөвхөн нэг хэсэгт байрладаггүй, харин олон бүсүүдийн харилцан хамааралтай үйл ажиллагаанаас хамаардаг бахнэ. За их тархины хөгжил. Их тархи буюу төгсгөлийн тархи, теленцефалын эндбрейн нь мэдрэлийн гуурсны урд үзүүрт байрлах хос цэврүүнээс үүсдэг. Эдгээр цэврүүнүүд асар хурдтай томсноор тархины багныг бүрхэн нөмрөг мэт бүрхээд дотор талдаа тархины хажуугийн ховдлуудыг үүсгэдэг. Өөрөөр хэлэх юм бол эргэж ингэж нөмрнө гэсэн үг. За тархин төгсгөлийн тархи буюу их тархины өсөлт нь хагас тойрог буюу семициркуляр хэлбэртэй байдаг нь түүний доторх холбоос замууд болон хоёр тал бөмбөлгийг хооронд нь холбодог эвэрлэг буян хэлбэрээс тодорхой харагдчихэдэг. За мэдрэлийн гуурс нь хөгжлийнхөө явцад хэвлийн хэсгийн буюу вентралны, нурууны хэсгийн буюу дорзалны хэсгийн гэж хоёр хэсэгт хуваагддаг. Вентралны партаас нь septal region болон гадна талд нь суурин зангилааны сүүл бөөн, бутамн, клауструм, амигдала үүсдэг бахны. За нурууны хэсэг буюу дорзал партаас нь тархины гадар үүсэх ба хувьслын шатаараа 3 үе шатанд хуваагддаг бахны. За хамгийн ихнийх нь палеокортекс буюу хуучин гадар, хамгийн эртний хэсэг хүнд үнэрлэгийн систем болон хувирч тархины суурин хэсэгт очиж байрласан байдаг бахны. За дараагийнх нь болохоор археокортекс буюу эртний гадар хагас тойрог өсөлтийн явцад тархины гүн рүү түлхэгдэж гиппокампыг бүрдүүлдэг. За неокортекс буюу шинэ гадар хувьслын явцад хамгийн сүүлд үүссэн бөгөөд хүнд асар их хэмжээтэй томорсон палеокортекс болон археокортексыг хоёр тийш нь шахаж тархины гадаргуугийн ихэнх хэсгийг эзэлдэг бахнэ. За дээдлийн зураг дээр хэрхэн хөгжил явагдаж их тархины теленцефалын маань дөрвөн дэлбэнтэй болж хөгжиж байгаа нь харагдаж байна, тийм ээ. За харин доотлын зураг дээр эхний хэсэгт нь хоёр нутагтнуудад археокортекс, палеокортекс тэгээд дундлын бүдэг цэнхэр хажуугийн ховдол тэгээд суурин зангилаа болж хоёр тал бөмбөлөгтэй тэгш хэмтэй тархины хөгжил явж байгааг харагдаж байна. За үүнээс арай том хэмжээтэй мөлхөгчдөд үүсэж байгаа тархины хэлбэр харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол улаан нь археокортекс, тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол нэг гиппокампал сэтгэл хөдлөлттэй хамаатай зүйлүүдийг хариуцах тархи арай томорж байна. За хоёр нутагтанд байхгүй неокортекс шинээр үүсэж байна.
За палеокортекс бол харьцангуй жижигхэн харагдчихэв тийм ээ, хуучин одоо гадаргуу. За энэ хоёрын одоо тархитай харьцуулах юм бол хүний тархи маш том хэмжээтэй харагдчихэв. За өмнөх хоёр дүрслэлд шараар дүрслэгдсэн байсан неокортексийн хэмжээ бол маш их хэмжээгээр томорсон байгаа нь харагдчихэв. Харин архикортекс болвол энэ тархины одоо коронал секшны зураг дээр хамгийн доод хэсэг дээр болон индисиум, грисиум болж одоо хувирсан байгаа улаанаар дүрслэгдсэн маш бага бол харагдаж байна. Харин энэхүү зүслэгт болвол палеокортекс буюу үнэрийн тогтолцоо бол харагдахгүй байгаа юм байна. За тархины гадрын inside out хөгжил. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр тархины гадарлын мэдрэлийн нь хамгийн анх мэдрэлийн гуурсны одоо хөндөй буюу ховдлын ойролцоох вентрикулярны бүсэд болвол үүсдэг. За энэ хажуугийн зураг дээр цэнхэр өнгөтэй байгаа V үсгээр тэмдэглэгдсэн хэсэг болвол вентрикул буюу ховдол. Тэгэхээр мэдрэлийн эсүүд болвол энэ хэсэгтээ ойрхон шинээр үсэж эхэлдэг юм байна. За мэдрэл их тархины гадар болвол нэгдүгüүрт нь энэ одоо ховдолтой ойрхон преплейтны хавтан болон гадар, тэгээд одоо гадаргуугийн буюу кортикалны плейт гэсэн хоёр хэсэгтэй. Энэ хоёр хэсгийн хооронд мэдрэлийн эсүүд үүсдэг гэсэн үг юм. За тэгэхээр мэдрэлийн эсүүд ховдлын одоо вентрикулярны бүсэд ойролцоо үүсэж эхлээд дээшээгээ гадар руугаа одоо миграшн болж шилждэг. Хамгийн түрүүнд үүссэн эсүүд хамгийн гүн буюу 5-6 дугаар давхаргыг бол бүрдүүлнэ. Дараа нь үүссэн эсүүд нь өмнөх эсүүдэд төрж дээгүүрэнд авч гараад илүү одоо өнгөн хэсгийн давхаргыг бол үүсгэж идэг. Энийг одоо дотроосоо гатгаш чиглэсэн одоо inside out хөгжил гэж нэрлэдэг. За зураг дээр юу харагдаж байна гэхээр суурь хэсэг одоо үүслээ. V1 надад эхний нейрон үүслээ тийм ээ. Тэгэд энэ доошлоод дараагийн нейрон үүсээд тэр нь одоо эхний үүссэн нейроны дээр байрлана гэсэн үг юм. За тэгэхээр энэ одоо хөгжилд оролцдог одоо доор үүссэн эсүүдийг дээшээ гадаргуур зөөхөд радиал галиал ширхэглэг гэдэг юм бол оролцдог. За үүнд кашал ретцивисийн эсүүд гэж эсүүд болвол замын хөдөлгөөний зохицуулагч шиг үүргийг болвол гүйцэтгэж идэг. Тэр дээр хөхөнгөтэй байна тийм ээ. За релийн гэдэг уураг байна. Энэ хэсээс ялгардаг уураг бөгөөд эсүүдийг зөв чиглэлд одоо шилжихэд нь хөтөж болж өгдөг юм байна. За мэдрэлийн эсийн үүсэл шилжилт хөдөлгөөн эсвэл одоо өксөх явцад ямар нэгэн саатал гарах юм бол мэдрэлийн эсийн шилжилтийн эмгэг гэдэг юм үүсдэг. За энэ нь тархины бүтэц болон үйл ажиллагаанд одоо ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болох юм аа. За тэгэхээр зураг маш тодорхой харагдаж байна тийм ээ. Одоо нөгөө мэдрэлийн одоо тархины хөгжил хоёр тал бөмбөлөг тэгээд гадар вентрикул буюу одоо ховдлын хэсэг болвол харагдаж байна. За ингээд гадарт хэрхэн мэдрэлийн эсүүд үүсдэг нь энэ зураг дээр харагдах нэ. За их тархины гадаад бүтэц болон хуваагдал. За их тархи нь хоёр тал бөмбөлгөөс бүрдэн баруун зүүн. За энэ хоёрыг их тархины дагуу зааз буюу церебрал лонгитудинальны фиссура бол тусгаарлаж идэг. Энэ зааз нь тархины гүндэх хоёр талыг холбооч корпус каллосеумыг хүртэл бол үргэлжилнэ. За тал бөмбөлөг бүр нь медиал гадар, латерал гадар, суурин гадар гэсэн 3 гадартай. За хажуугийн зураг дээр бол хамгийн дээдлэлт нь латерал гадаргуу, дарааг нь дотор буюу медиал гадаргуу, за хамгийн доотлын зураг дээр суурин гадаргуу бол харагдчихна. За эдгээрийн дунд орших шилжилтийн хэсэг буюу дээд гатн болон дотор гадаргуугийн зааг хэсгийг парасагиталны бүс гэж бол нэрлэдэг. За тархины гадаргууг ерөнхийд нь 4 хуваана. Тухны дэлбэн, зулаан дэлбэн, чамархайн дэлбэн, дагцны дэлбэн. За үндс нь 4 дэлбэнтэй тийм ээ. За заримдаа арал буюу инсулаг 5 дахь дэлбэн гэж бол авч үзэх юм байна. Өөрөөр хэлэх юм бол инсула бол дух, зулай, чамархайн дэлбэнгийн уулзвар дотор талд байрладаг нэмэлт дэлбэн юм аа.
За хүний тархи хөгжлийнхөө явцад шинэ гадар буюу неокортекс нь маш хүчтэй томорсон учраас филогенетикийн хувьд илүү хуучин бүтцтэй эсгүүдээ дотор тал руу шахаж болвол бүрхсэн байдаг. Иймээс тархины гадна талаас харахад хуучин бүтцтэй эсгүүд ил харагддаггүй. За тэгвэл тэр хуучин бүтцтэй эсэг гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээр нь үнэрийн тогтолцоо. Үнэрлэхийн бүүлб, үнэрийн зам болвол энд орох нь байна. Хоёрдугаарт нь гиппокамп буюу лимбийн тогтолцоо, дентатэ гэрус буюу шүдлэг атра. За бусад жижиг эсгүүд буюу паратерминалны гэрус, индусиум, гресиум гэх мэт нь их тархийг гаднаас нь харахад харагддаггүй байх нэ. За тархины атра ба ховл. За тархины неокортекс асар их хэмжээгээр томорсноос тархины гадаргууд атранууд бол үүсдэг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр үний дүнд тархины нийт гадрын ердөө 3/1 нь гадна талдаа харагддаг, үлдсэн 3/2 нь ховлуудын дунд нуугдсан байдалтай байдаг байх нэ. Хамгийн том ховл, хажуугийн ховл сильвийн ховл. Чамархайн дэлбэнг, духны болон зулаан дэлбэнгээс бол тусгаарлана. Энэ ховл нь гүн рүүгээ тэлж сильвийн цистернийг бол үүсгдэг. Тархины усны шингээ агуулсан тийм хөндөй болгоно гэсэн үг тийм ээ. За энэний дотор талд инсула буюу орол оршин энэ тархины нуугдмал дэлбэн гэсэн үг. За чамархайн дэлбэнгийн дотор дээд хэсэгт энэ ховлын гүнд сонсголын анхдагч төв болвол гижлийн атранд байрладаг байх нэ. За хоёрдугаарт нь төвийн ховл буюу Роландын бисура централ сулкус гэж бид нар нэрлэдэг тийм ээ. Тухайлан зулаан дэлбэнг хооронд нь тусгаарлана. За энэхүү Роландын бисурагийн өмнөд төв атранд бол хөдөлгөөний анхдагч төв байна. Арын төв атранд нь мэдрэхүн анхдагч төв байна. Тэгэхээр хөдөлгөөний анхдагч төв бол духных, мэдрэхүн анхдагч төв бол зулаан гадрах байх нэ. За бусад чухал ховл парита окцифталны сулкус зулаан болон дагсны дэлбэнг хооронд нь тусгаарлаж өгнө. Калкарины сулкус гэж бол байна. За дагсны дэлбэнгийн гүнд байрлах бөгөөд харааны анхдагч төв дээр бол төвлөрнө. За мөн цингулатис сулкус гэж байна. Тархины дотор гадаргуу дээр байрлаж бүслүүр нуглаасыг неокортексоос тусгаарладаг ийм ховл байх нэ. За энэхүү зурагт юу харагдаж байгаа юм бэ гэхээр дээдлийн зурагт бол чамархайн дэлбэнгийн дотор дээд хэсэгт байгаа гижлийн атра харагдчихэв. За харин доотлын зурагт нь дух зулай чамархайн дэлбэнгийн дотор талд нуугдсан нуугдмал дэлбэн буюу инсула харагдаж байна. За энэ хэсэг нь дотор эрхтний мэдрэхүү, өвдөлт, сэтгэл хөдлөл болон хэл ярианы зарим автомат үйлдэлийг бол хариуцдаг байх нэ. За ингээ макро төвшөнд яриа болчлоо. Одоо микро. Тархины гадрын гистологийн бүтэц. Тархины гадаргуу бүх хэсэгтээ ижил зузаантай бол байдаггүй. Энэ нь тухайн хэсгийн гүйцэтгэх үүрэг болон байрлалаас хамаарат өөр өөр байна. Дунджаар 1.5-аас 5 мм хүртэл хэлбэлцдэг. Дагсны дэлбэнд байрлах харааны анхдагч төв буюу визуал кортекс орчимд хамгийн нэмгэн буюу 1.5 мм орчим байдаг болвол за хөдөлгөөний анхдагч төв буюу төв ховлын өмнөд атранд хамгийн зузаан буюу 4.5-аас 5 мм хүртэл хэмжээтэй байдаг бахна. За тархины гадаргууг хувьслын болон эсийн бүтцийн хувьд үндсэн хоёр хэсэгт бол хуваана. Изокортекс буюу неокортекс энэ нь 6 давхар бүтцтэй тархины нийт гадаргуугийн ихэнх хэсгийг эзэлдэг шинэ их тархины бор гадар юм. За нөгөө нэг хэсэг нь алокортекс. Хувьслын хувьд эртний хэсэг бөгөөд 6-аас цөөн давхархтай. Жишээ нь палеокортекс буюу үнэрлэхүүн бүсүүдэд энэ 6 эсийн давхарганд хүрдэггүй байхна энэ архикортекс буюу гиппокамп, шүдлэг атра зэрэг ойл санамжийн бүсүүдэд бас 6 давхар эсийн бүтцгүй байх нэ. За хажуугийн зураг дээр юу харагдаж байгаа юм бэ гэхээр их тархины гадрын 6 давхрыг бол харуулсан байна. Хамгийн гадна талд молекулярны давхарга. За ингээ явж байгаад пирамид эсийн давхарга бол 3-аас 5 дугаар давхаргад бол байгаа тийм ээ. Гадна пирамид эсийн давхарга, дотор пирамид эсийн давхарга гэдэг.
ингээд энэ бүтэц хадгалагдж байгааг нь изокортекс буюу неокортекс, хадгалагдахгүй байгааг нь аллокортекс гэж нэрлэгнэ. За одоо энэ 6 давхаргын эхний 3 давхаргыг ярих гэж байна. Хамгийн гадна талын давхарга буюу молекулярны давхарга. Энэ нь эс маш цөөнтэй ихэвчлэн мэдрэлийн эсийн сэртэнгүүдээс бүрдсэн холбоос үүдэг. Кажал рюцийн эсүүд бол энд байрлана. Эдгээр эсүүд нь тарих хөгжих явцад давхаргуудыг зөв байрлахад нь хөтөж болдог ба хөгжил дуусны дараа зарим нь устж үгүй болно. Пирамид эсүүдийн оройн сэртэнгүүд энд ирж холбоос үүсгэнэ. За хоёр дахь давхарга external granularны layer буюу гадаад мөхлөх давхарга жижиг эсүүдээр баялаг. За мөхлөгт эсүүдийг агуулна. Ихэвчлэн гамма амин бүтрик ацидыг ялгаруулж саатуулах үйлчилгээ үзүүлнэ. За жижиг пирамид эсүүдийг агуулна. Эдгээр нь өдөөх үйлчилгээтэй буюу глутамат ялгаруулдаг эсүүд тахна. Хоёр өөр бодис ялгаруулах нь тийм ээ. За гурав дахь давхарга гадна пирамид давхарга. Пирамид эсүүд авамгаална. Гүн давхаргын пирамид эсүүдийг бодвол арай жижиг хэмжээтэй байдаг. Эдгээр эсүүдийн аксон нь доошоо цагаан бодис руу орж тархины ижил хагас бөмбөлгийн өөр хэсэг эсвэл нөгөө тал бөмбөлөгтэй холбогдох ийм комсролны файбрыг үүсгэнэ. За дөрөв дахь давхарга дотоод мөхлөгт давхарга буюу internal granularны layer. Энэ нь хүлээн авахч станц, хараас сонсгол, мэдрэхүй зэрэг бүх төрлийн мэдээллийг таламусаас хүлээн авдаг гол хэсэг болно. Энд мөхлөгт эсүүд давамгаална. Байлагерийн гадаад зурвас буюу энд мэдрэлийн ширхэгүүд хэвтээд чиглэлд маш нягт байрладаг бөгөөд үүнийг байлагерийн гадаад зурвас гэж бол нэрлэдэг. Харааны төвд энэ зурвас маш тод байдгийг өмнө дурдсан бөгөөд генерагийн зурвас гэж нэрлэдэг. За 5 дахь давхарга дотно пирамид эсийн давхарга дотор гүйцэтгэгч буюу дохио илгээгч давхарга дунд болон том хэмжээтэй пирамид эсүүдийг агуулна. BC эсүүд бол байна. Хөдөлгөөний төв орчинд байрлах хасар том пирамид эсүүд бөгөөд эдгээр нь биеийн булчингуудыг удирдах дохиог нугас руу болов дамжуулдаг пирамид замын эхлэл ахнэ. Энэ давхаргаас гарсан ширхгүүд нь кортико-спинал замыг бүрдүүлнэ. Байлагерийн дотоод зурвас хэмээх хэвтэй ширхгүүд бол энд агуулгадана. За 6 дахь давхарга олон хэлбэрт эсийн давхарга multiform layer. Хамгийн гүн буюу цагаан бодистой шууд хилэлдэг давхарга бол байдаг. Төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий эсүүдээс бүрдэнэ. Энэ давхаргын эсүүд нь ихэвчлэн таламус руу буцаж дохио илгээдэг. Өөрөөр хэлбэл таламусаас ирж буй мэдээллийн урсгалыг зохицуулах үүрэгтэй байх нэ. За тархины гадрын мэдрэлийн эсүүдийн төрөл их тархины гадар нь үндсэн хоёр төрлийн мэдрэлийн эсээс тогтож байна. Энэ англи нь ерөнхий зураглал бөгөөд дотор маш олон төрөл зүйлд хуваагддгийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгürt нь ерөөсөө пирамид эсүүд тархины гадаргуугийн холбооны гол шугам гэж ойлгох хэрэгтэй. Өдөөх буюу кстатор үйлчилгээтэй бөгөөд хол зайд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. 3 болон 5 дугаар давхаргад голчлон байрлана. 3 дугаар давхаргад гадна пирамид эсийн давхарга, 5 дугаар давхарга бол дотор пирамид эсийн давхарга. За 3 дугаар давхаргын эсүүд нь нэг хагас бөмбөлгийн өөр хэсэг рүү эсвэл нөгөө тал бөмбөлөг рүү мэдээлэл дамжуулах ширхгүүдийг эхлүүлж идэг. 5 дугаар давхаргын эсүүд нь тархины гүн дэх буюу таламус суурин зангилаа тархины баг нь нугас руу мэдээлэл илгээж идэг пирамид эсүүдийн ширхэг бахна. За дараагийнх нь пирамид бус эсүүд буюу нон пирамидалны эсүүд интернейронууд нь тархины дотоод зохицуулагч гэсэн үг. Ихэвчлэн саатуулах инхибитор үйлчилгээтэй бөгөөд GABA хэмээх нейротрансмиттерийг ялгаруулна. Тэд хол зайд бус зөвхөн тухайн хэсэгтээ зохицуулт хийдэг. Үүн дотор basket cells буюу пирамид эсийн бие дээр садуулах нөлөө үзүүлнэ. Чандлер эсүүд пирамид эсийн аксон дээр шууд нөлөөлж дохиог маш хүчтэй хянана. За double boycott cell буюу давхар баглаад эсүүд гэх мэтчлэн эсүүд орох нэ. За тархины гадрын давхаргын хувилбарууд. Тархины гадрын үндсэн 6 давхарга тод харагдаж байгаа юм бол үнийг homotypic
apical буюу ижил төрлийн бүтэц гэж нэрлэдэг. Харин зарим хэсэг дээр 6 давхрыг ялгаад бэрх байдаг өгөөд үүдийг getotypical буюу өөр төрлийн бүтэц гэж бол нэрлэдэг. За гадрыг мөхлөгт гадаргуу буюу грануларны кортекс, мөхлөггүй буюу агрануларны кортекс гэж бол хоёр хуваажвал үндсэнд нь болно. Мөхлөгт гадаргуу бол мэдээлэл хүлээн авдаг, хараа сонсгол, мэдрэхүүн анхдагч бүсүүдэд мэдээлэл боловсруулах шаардлага маш өндөр байдаг. За мөхлөгт эсүүдийн нягтрал асар ихсэж пирамид эсүүдийн тоон цөөрдөг. Үүнийг granulation гэж нэрлэдэг. Хамгийн тод жишээ нь харааны анхдагч төв буюу Brodmann-ы 17 дугаар талбай юм аа. За мөхлөггүй гадар хөдөлгөөн зохицуулах бүсүүдэд буюу Brodmann-ы 4-6 дугаар талбайнууд тохио илгээх үүрэгтэй пирамид эсүүд илүү хэрэгтэй байж байдаг. Пирамид эсүүдийн тоо давмгалж дотоод мөхлөх давхарганд бараг мэдэгдэхгүй болтлоо багасхыг pyramidization гэж бол нэрлэдэг. Хамгийн тод жишээ нь хөдөлгөөний анхдагч болно. Туслах дүүд ийм бүтцтэй байх нэ. За энэ хажуугийн зурагт болвол тархины аль хэсэг ямар үүрэгтэй вэ гэдгийг үйл ажиллагаагийн тоогоор дугаарлаад зургалж үзүүлсэн цэта архитектикийн гадрын мэп буюу гадрын зураг бол харагдаж байна. За тархины гадаргуугийн уян хатан чанар гэж юу юм бэ? Plasticity гэж юу юм бэ? За тархины бичил бүтцэн зөвхөн генетикийн програмаар бол тодорхойлогддоггүй. Хувь хүний хөгжлийн явцад болон насанд хүрсэн хойнч гадаад орчны нөлөөгөөр мэдрэлийн эсүүдийн холбоос синапсын бүтэц бол өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр энэ яадаг юм бэ гэхээр жишээ нь харааны систем дээр туршилт хийж үзсэн байна. Харааны өдөөгчүүдийг буюу өнгө, чиглэл, байршил зэргийг удирдах замаар тархинд ямар өөрчлөлт гарч байгааг бол судалсан байдаг. Харааны мэдээллийг боловсруулах явцад тархины гадаргуу дээр дараах өрмөс нэгжүүд бол үүсдэг. Блоб буюу талбан бүтэц эдгээр нь өнгө боловсруулах үүрэгтэй. Ocular dominance column буюу давмгаалах багна гэдэг юм үснэ. Аль нэг нүднээс ирж буй мэдээллийг давмгаалж боловсруулах хэсэг гэсэн үг. За orientation column буюу чиглэлийн багна гэдэг юм үсч болно. Дүрсний хазайлт чиглэлийг мэдрэх хэсэг гэсэн үг. Хэрвээ эдгээр өдөөгчүүдийг удаан хугацаанд өөрчилвөл эдгээр багна нэгжүүдийн хэлбэр хэмжээнд бодит өөрчлөлт ордог. За кортикалны бариал буюу торхон бүтэц. Мэрэгч амьтдад мэдрэхүүн гадаргуу дээрх торх хэлбэрт эсийн бөөгнөрлөл нь үүний тод жишээ. Торх бүр нь тухайн амьтны ганцхан ширхэг сахлыг өдөөдөг. Хэрвээ сахлыг аваа хийчих юм бол тухайн сахлыг хариуцаж байсан тархины хэсэг өөрчлөгдөж зэрэгэлдэх сахлны мэдээллийг боловсруулж эхэлдэг байна. Өөрөөр хэлэх юм бол тархины гадар зөвхөн яг тодорхой үүргийг л гүйцэтгэн гэсэн байхгүй. Хэрвээ тэр хэсгийн үйл ажиллагааг хариуцсан хэсэг илүү томорч болно, жижигэрч болно, хажуугийн хэсгүүд нь тэр мэдрэлийн гүйцэтгэхгүй байгаа үүргийг нөхөж хийх боломжтой болохыг plasticity гэж хэлээд байгаа маа. За их тархины цагаан бодис. Их тархины тал бөмбөлөг бүр их хэмжээний гадрын дорох цагаан бодисыг бол агуулдаг. Хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтно. Нэгдүгээрт нь миелинцэн мэдрэлийн ширхгүүд буюу миелинийхэн зузаан янз бүр байна. За нейроглип буюу олигодендроцитис ингээ энэ хоёроос тогтно. Олигодендроцитис нь бол яаж байгаа вэ гэхээр мэдрэлийн аксоныг бүрхэж мэдээлэл дамжуулах хурдыг нэмэгдүүлдэг миелин бүрхүүл болж байгаа гэсэн үг юм аа. За тэгэхээр аксоны миелинтэй аксон тэр миелин нь нейроглик гэсэн үг тийм ээ. За цагаан бодис нь гадна талаараа тархины гадар дотор талаараа хажуугийн ховдлууд бол стратумор бол хүргэлэгдсэн байдаг. Цагаан бодисыг бүрдүүлэгч мэдрэлийн замуудыг чиглэл болон холбож байгаа хэсгүүдээр нь 3 хуваадаг байна. Проекцийн ширхэг тархины гадаргууг тархины доод хэсгүүд буюу таламус, тархины багна болон нугастай холбодог босоо чиглэлийн замуудыг хэлдэг. За капсул антерна дотор капсул эндээс хөдөлгөөний болон мэдрэхүүн гол замууд бол дамжина. За
Ассоциацийн ширхэгүүд нэг тал бөмбөлгийн доторх өөр дэлбэнгүүд болон атраануудыг хооронд нь холбох замууд. За энэ нь бол харьцангуй богинохон ширхэгтэй болон урт ширхэгтэй гэсэн хоёр янз байна. Зэрэгэлдээ хоёр нуглаасыг буюу атраг холбож байгааг U-fiber гэдэг бол тархины урд болон хойд дэлбэнгүүдийг холбож байгааг байх юм бол урт ширхэг болох нэ. За гурав дахь цагаан бодисын хэсэг бол комисурал ширхэг. Хоёр тал бөмбөлгийн ижил төстэй хэсгүүдийг хооронд нь холбож баруун зүүн тархины харилцсан хамааралтай ажиллагааг хангадаг замууд. Хамгийн том жишээ нь корпус каллозум. Энэ нь сая мэдрэлийн ширхгээс тогтсон асар том холбоос юм аа. За тэгэхээр цагаан бодис буюу энэ гурван ширхгүүдийг тусад нь ярина. За тархины гадраас доош чиглэсэн эфферент, дээш чиглэсэн афферент замууд гэж байгаа. За үндсэн эфферент зам бол гадраас доошоо явна. Их тархины гадраас гарсан мэдрэлийн ширхгүүд цагаан бодисоор дамжин цугларч дотор капсулыг бол бүрдүүлнэ. Дотор капсулаар кортиконуклеар, кортикоспинал, кортикопонтин замууд бол явна. Голчлон, Бродманы 4 буюу 6 хөдөлгөөний зам. Тэгээд 3, 1, 2 гэсэн мэдрэхүүн тал байгаас бол энэ ширхгүүд эхэлдэг юм байна. Гадаргуу нь таламус, стратум, торлог байгууламж, хар бодис болон улаан бөмбөтэй холбогддог ийм ширхэг байх нэ. За өксөх үндсэн афферент зам. Дээшээ гадар руу явж байгаа зам гэсэн. Энэ нь биеийн бүх хэсгээс ирж буй мэдээллийг тархины гадарт хүргэх зам юм. Таламусаас үнэрлэхүүгээс бусад бүх төрлийн мэдрэхүү мэдээлэл буюу хараас сонсгол хүрэлцэх гэх мэт нь тархины гадар руу очихоос өмнө таламус дээр саатаж дамжуулагддаг. Иймээс таламусыг бол ухамсарт хүрэх гарц гэж бол нэрлэдэг байх нэ. Зөвхөн үнэрлэхүүн мэдээлэл таламусыг алгасаж тархины гадар руу хүрдэг байх нь. За таламус болон гадрын харилцан хамаарал талама кортиколны рецепросити. Тархины гадар болон таламусын хооронд холбоос нь ихэвчлэн хоёр талын чиглэлтэй буюу эргэх холбоотой feedback loop байдаг байх нь. Энэ нь тархины гадар өөртөө ирж буй мэдээллийн урсгалыг зохицуулах боломжийг олгож байдаг. Таламус болон гадрын хооронд асар том холбоос замууд нь цагаан бодист тийм дэлгсэн сэнс шиг хэлбэртэй харагддаг ба корона радиата гэж нэрлэдэг. За корона радиатаг байрлалаас нь хамааруулан урд, дээд, хойд, доод гэж 4 хуваах нэ. За дараагийн ширхэглэг бүтэц цагаан бодисын бүтэц бол ассоциацийн ширхгүүд тийм ээ. Эдгээр нь тархины нэг талын буюу ижил талын хэсгүүдийг хооронд нь холбож мэдээллийг нэгтгэн боловсруулах интеграц хийх боломж олгодог. Энэ нь тархины гэмтэл харуултын дараа үйл ажиллагаа нөхөн сэрэх гэд бол чухал үүрэгтэй. Тархины үлдсэн эрүүл замуудаар мэдээлэл дамжих шинэ боломжуудыг олгодог ийм ширхгүүд байх нэ. За ассоциацийн багцуудыг дотор нь урт болон богино гэж ангилдаг. Урт гэдэг нь аслагдсан дэлбэнгүүдийг хооронд нь холбох нь. За нэгдүгüүрт нь superior longitudinalны fasciculus. Тухны дэлбэнг зулай дагц чамархайн дэлбэнгүүдтэй бол холбоно. За дараагийнх нь arcuata fasciculus. Энэ нь маш чухал зам. Хэл ярианы үндсэн хоёр төв болох брокийн бүс, верникийн бүсийг хооронд нь холбодог. Гэмтвэл хүний яриаг ойлгож өөрөө ярьж чадах боловч сонссон үгээ давтан хэлж чадахгүй болох дамжуулалтын афази бол үүсдэг байна. За inferior longitudinalны fasciculus буюу доод дагуу багц чамархан болон дагсны дэлбэнг хооронд нь холбодог багц. За uncinate fasciculus тухны дэлбэнгийн доод хэсгийг чамархайн дэлбэнгийн урд хэсэгтэй холбодог ийм багц байна. За эдгээр нь бол урт багцад орох нь. За богино ширхэг буюу бусад багц U-fibers энэ зэрэгэлдээ орших хоёр атраг хооронд нь холбодог. За цэн гүлэн буюу бүслүр багц лимбийн системийн гол холбоос бөгөөд тархины дотор гадаргуу дээр байрлаж ой санамж сэтгэл хөдлөлийг зохицуулах хэсгүүдийг холбодог байх нь. За интракортикалны файбер тархины гадрын бор бодис дотроо
дамждаг ширхгүүд. Үүнээс ялгаатай нь одоо дээрх бүх багцууд нь цагаан бодист байрладаг субкортикалны ширхгүүд байдаг байна. За хажуугийн зурагт юу харагдаж байгаа юм бэ гэхээр дээд хэсгийн буюу А хэсэг дээр гадна талаас нь тийм ээ латерал талаас нь харж байна. Доотлын зураг дээр медиал талаас нь харж байна. За ингээд холбогч буюу ассоциацийн ширхгүүд хэрхэн одоо байрлаж байгааг зургаас харж болох нэ. За 3 дахь ширхэг бол комиссуралны файберс. Комиссуралны файберууд бол тархины баруун зүүн хоёр тал бөмбөлгийн ижил төстэй хэсгүүдийг хооронд нь холбох үүрэгтэй. Голчлон эвэрлэг буюу корпус каллозеум урд холбоос буюу anterior комиссурагаар бол дамжих нь. За нэгдүгüүрт нь эвэрлэг бие корпус каллозеум тархины хамгийн том цагаан бодисын бүтэц бөгөөд сая мэдрэлийн ширхгүүдээс тогтно. За эвэрлэг биеийн цацраг буюу коллосал нервation гэж юм байна. Энэ нь ширхэгүүд эвэрлэг биеэр дамжин нөгөө талдаа гарсны дараа сенс мэдээлэгдэж гатаргуугийн тодорхой хэсгийг бол хэсэгт хүрэх нэ. За толин тусгалын холбоос ширхгүүд нь нэг талын гадаргуугийн хэсгийг нөгөө талын яг ижил байрлалтай холбодог. За юу хамаардаггүй энэ одоо дөрөнд захирагддаггүй вэ гэхээр харааны анхдагч төв буюу 17 дугаар талбай болон бие мэдрэхүн гадаргуу дээрх гар хөлийн хэсгүүдэд ийм шууд симметрик холбоос байдаг бах нэ. За дараагийнх нь форцепс. Урд улан хойд нуглаасууд доотлын зураг дээр аксиал зүслэг дээр харагдаж байна тийм ээ. Эвэрлэг бие нь тархины тал бөмбөлгөөс өөрөө богино. Тиймээс тархины хамгийн урд болон хамгийн хойд хэсгийг холбохын тулд ширхэгүүд нь юу хэлбэртэй морь замаар бол дамждаг бах нэ. Форцепс минор болон майер гэж байна. За эвэрлэг биеийн урд хэсэг буюу ген өвдгөн одоо хэсгээр дамжиж хоёр талын духны дэлбэнгийн урд туйлуудыг бол холбох нь. Харин форцепс майер буюу их авчир нь болохоор эвэрлэг биеийн хойд хэсэг буюу спленумаар дамжиж хоёр талын дагсны дэлбэнгийн одоо туйлуудыг холбох нэ. За урд anterior commissura. За энэ нь эвэрлэг биеэс хамаагүй жижиг бөгөөд голчлон үнэрлэхүүн систем болон чамархайн дэлбэнгийн зарим хэсгүүдийг л хооронд нь холбоход оролцдог байна. За зургийн хамгийн доотлын хэсэгт anterior commissura бол харагдаж байна тийм ээ. За forceps бол харагдаж байна. За их тархины гадрын үйл ажиллагааны байршил тархины аль хэсэг юу хариуцдаг вэ гэдэг асуулт 150 жилийн түүхтэй байх нэ. Эртний нейроанатомчид буюу патоанатомчид 19 дугаар зууны үед эрдэмтэд юу хийжсэн гэвэл харавсан эсвэл тархины гэмтэл авсан өвчтнүүдийг нь асуурсныхан дараа задлаад гэмтсэн хэсэг нь амьд байх үеийнх нь ямар чадвар алдаалттай буюу хэл яриа хөдөлгөөн гэх мэттэй таарч байгааг харьцуулж судалдаг байсан. За 1870-ад оноос бол цахилгаан цочрлын аргыг бол хэрэгжилж эхэлсэн. Тархины гадаргууг цахилгаанаар цочрож биеийн аль хэсэг хөдөлж байгааг ажиглах замаар хөдөлгөөний одоо жишээ нь хомонкулусыг гаргасан байдаг байна. За тэгвэл одоо neural network буюу одоо ийм шинэ үзэл баримтлал гарч ирсэн сүүлийн 20 жилд болвол амжилттай явж байгаа. За эрдэмтэд юу гэж үзсэн бэ гэхээр пункц бүрийг зөвхөн ганцхан анатомын хэсэг одоо оногддоггүй юм байна. Зарим нь нийлмэл юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр сүлжээний зарчим гэдэг бол хэл яриа, танин мэдхүү, зан төрх гэх мэт дээд мэдрэлийн үйл ажиллагаанууд нь тархины олон хэсгүүдийн харилцан одоо ажиллагаанаас хамаардаг юм байна гэж үзэх болсон байна. За өмнө нь зөвхөн одоо өвчтөе тархийг судалдаг байсан бол одоо эрүүл тархи хэвэн ажиллаж байх үеийн дүрсийг маш их хэмжээгээр буулгадаг болсон. За энд жишээ нь хэл ярианы төв, ой санамж тийм ээ хөдөлгөөний төв, нүдний хөдөлгөөний төв, харааны төв гэд ингээд яг оногдсон тодорхой хэсгийн гадар байхаас гадна өөр нийлжиж үйл ажиллагаа эрхлэх хэсгүүд ч байгаа гэдгийг харуулжээ.
За орчин үед эрүүл тархийг болон эмгэгтэй тархийг судлахад одоо хамгийн ихээр ашиглагдаж буй 3 технологи бол нэгдүгüүрт нь магнетоэнцефалографи. Өөрөөр хэлбэл тархины цахилгаан бичлэг хийх явцдаа соронзон орныг бичнэ гэсэн үг. Тархины гадаргуудах мэдрэлийн эсүүдийг үүсгэж байгаа соронзон орныг бол хэмждэг байна. Давуу тал нь хугацааны наривчлал маш өндөр, тархины тохиог микросекундээр бүртгэдэг байна. Сул тал нь байршлын наривчлал буюу functional MRI-тай харьцуулахад орон зайн наривчлал багатай юм байна. За дараагийнх нь PET буюу positron emission tomograph цацраг идэвхт байдлыг ашиглаж тархины метаболизм буюу хүчил дөрвч глюкозын хэрэглээг хэмждэг ийм шинжилгээ ахна. Давуу тал нь синапсын идэвхжил, рецепторын тархалтыг харж болно. Сул тал нь цацраг туяаны тун өндөр, маш үнэтэй хугацааны наривчлал багатай байдаг ахна. Гурав дахь шинжилгээ бол functional соронзон резонанс томограф үйл ажиллагааны гэсэн үг тийм ээ. Тэгэхээр цусны урсгал дах оксигемоглобин болон дезоксигемоглобины харьцаан дээр үндэслэн тархины идэвхжлийг хэмждэг шинжилгээ. Давуу тал нь бие тор байхгүй, орон зайн баримт наривчлал маш сайн, PET-ийг бараг бүрэн орлох гэдэг. Механизм нь тархины аль нэг хэсэгт ажиллахад тэнд цусны урсгал нэмэгдэж хүчил төрөгчийн хангамж өөрчлөгддөг буюу болд эффект гарч ирдгийг ашигладаг ийм технологи юм аа. Мэдээж ямар ч цацрах туяаны тун байхгүй ийм шинжилгээ. Тархины гадарбан анхдагч бүсүүд. За үйл ажиллагааны үзнээс тархины бор гадаргыг анхдагч бүсүүд юуны модаль болон мультимодаль холбогч бүсүүд гэж хуваадаг бахны. За анхдагч бүсүүдийн хамгийн том төлөөлөл бол анхдагч мэдрэхүүн бүс болон анхдагч хөдөлгөөний бүс. За эдгээрийн талаар бол бид нар хөдөлгөөний тогтолцоо, мэдрэхүүн тогтолцоон дээр маш тодорхой ярьсан байгаа тийм ээ. Ихэнх анхдагч бүсүүд бол хүлээн авах үүрэгтэй байдаг. Эдгээр нь бие мэдрэхүүн болон тухайн мэдрэхүүн буюу хараа сонсгол гэх мэт замуудын төв мэдрэлийн системд хэцийн цэг болж идэг. Эдгээр бүсүүд нь мэдээллийг таламусаар дамжуулан хүлээж авдаг. Анхдагч бүсүүд нь тухайн мэдрэхүүг тайлбаргүйгээр хамгийн анхны түүхийн хэлбэрээр нь ухамсарт хүргэж идэг. Жишээ нь юм харж байгаагаа мэдрэх боловч тэр нь яг юу болохыг хараахан танихгүй байна гэсэн үг. За эдгээр бүсүүд нь тархины гадаргууд ирэх хатраануудтай яг таг давхцдаггүй, харин таламусаас ирж буй мэдрэлийн ширхгүүд хаана төгсөж байгаагаар нь тэдгэрийн хэл хязгаар нь тодорхойлогддог юм байна. За анхдагч хөдөлгөөний бүс. Энэ бүсүүд нь булчингуудад хөдөлгөөний тохиог илгээн, хөдөлгөөний сэрэл нь пирамид замаар дамжин нугасанд хүрч улмаар булчинг ажилуулах үүрэгтэй. За хажуугийнх зурагт цэнхрээр мэдрэхүүн анхдагч бүсүүд, улаанаар хөдөлгөөний анхдагч бүсүүд дүрслэгдсэн байна. За анхдагч мэдрэхүүн бүс буюу area 1 2 3 нь зулаан хэсгийн постцентралны гэр бүст байрлал нь биеийн эсрэг талын хагас болон нүгнээс ирж байгаа өвдөл температур хүрэлцэх мэдрэмж болон проприоцептив мэдрэмжийг ухамсартайгаар хүлээж авна. Хэдийгээр өвдөлт болон зарим мэдрэмжүүд таламусын түвшинд бүдэг бадаг мэдрэгддэг ч цухаан зочирлын байршил хүч төрлийг нарийн ялгахын тулд заавал энэ бүсэд хүрэх ёстой. Ялангуяа доргионы болон биеийн байрлалыг ухамсартайгаар мэдрэх нь энэ бүсгүйгээр боломжгүй юм аа. За анхдагч хөдөлгөөний төв буюу area 4 духны хэсгийн прецентралны гэр бүс. Бэцийн пирамид, авраг пирамид төсүүд байх бөгөөд маш хурдан мэдээлэл дамжуулдаг аа. Дур зоргын хөдөлгөөний их үсэр болно. Булчин руу хөдөлгөөний тохиог нугасаар дамжуулан илгээл нь энэ бүс нь хөдөлгөөний төлөвлөх бусад хэсгүүд буюу 7-8 дугаар талбайгаас мэдээлэл авч ажилладаг. За хүний биеийн байрлал нь анхдагч мэдрэхүүн бүс болон анхдагч хөдөлгөөний бүс дээр homunculus буюу somatotrophia үс гэж байрлаж идэг. Өөрөлдвөл бяцхан хүн хэлбрээр тархины гадар дээр дүрслэгдэнэ гэсэн үг. За тархины гадаргууд ирэх талбай нь тухайн эрхтний бодит хэмжээнээс хамаарахгүй. Харин тухайн хэсэг хэр их мэдрэлийн ширхэгтэй байгаагаас хамаардаг байна. Жишээ нь хэл, ам, нүүр, гар нь тархинд маш том талбай эзэлдэг бол нуруу, гуй зэрэг нь маш бага талбайг эзэлдэг байна. За тэгэхээр цэнхэр нь мэдрэхүү
улаан нь хөдөлгөөн тийм ээ. Тэгэхээр ингээ зүгээр харсан ч гэсэн мэдрэхүүн болон хөдөлгөөний хэсгийн одоо ялгаа маш их харагдаж байна. Нейропластицити энэ үед яаж өөрчлөгддөг юм бэ гэхээр өмнө нь тархины эдгээр зургал бол тогтмол байдаг гэж үздэг байсан болвол орчин үед өөрчлөгдөх боломжтой гэдгийг тогтоосон. Дасгал сургуулилт хэрвээ эрхийг болон долоовор хуруугаа маш их ашигладаг одоо шооны гадаргууг мэдэрч сурах, мэдрэхүүн дасгал хийвэл тархин тухайн хуруунуудыг хариуцсан талбай бол томрдог юм байна. Тэгэхээр төгөлдөр хуурч, өөр гараараа хийдэг одоо нарийн ажил хийдэг хүмүүст бол энэ хэсэг илүү их томорно гэсэн. Гэтэл гэмтэл буюу одоо тайралт хийх, гарын тайрах, хөлийн тайрах зэрэг тийм ажилбар хийгдэх юм бол хүн одоо хүний гарын тухайн хэсгийг хариуцж исэн тархины хэсэг зүгээр одоо үлддэггүй, тэр хэсэг нь зэрэгэлдээ эрэхтэн болох нүүрний мэдээллийг боловсруулах зэргээр одоо өөрчлөгдөж одоо болдго юм байна. За эрэхтэн тайрсан үед одоо пантом өвдөлт гэж юм үүсдэг тийм ээ. Байхгүй болсон эрэхтэн өвдөж байгаа юм шиг мэдрэмж төрхөн тархины энэхүү дасан зохицох одоо дахин зохион байгуулалттай бол холбоотой байж болшгүй гэж үздэг. Энэхүү үеийн хатан чанарыг удирдах замаар ийм өвдөлтийг эмчлэх боломжийг бол хүмүүс судалсаар байгаа. Тэгэхээр тархины нейропластицити гэдэг бол маш өргөн хүрээтэй ойлголт юм байна. За тархины гадар ба анхдагч бүсүүд. Тархины одоо гадрын одоо багам буюу кортикалны колумн гэж юм байна. Биеийн гадруугаас ирж буй мэдрэмжүүд, хүрлцэх, даралт, тархины гадруу дээр одоо зураглал болон будаг бол бусад мэдрэмжүүд, биеийн байрлал, температур, өвдөлт гэдэг нь тархины арай одоо гүн хэсэгт ижил төстэй бүтцээр одоо байрладаг бах нэ. Тэгэхээр хамгийн гадар дээр нь жишээ нь хүрлцэх, даралт ирдэг бол тэрнээс доошоогоо дотгошоогоо гүнлүүгээ одоо биеийн байрлал, температур, өвдөлтийн мэдрэхүү ирнэ гэсэн үг. За тархины гадар нь тийм босоо баган хэлбэртэй нэгжүүдээс тогтно. Баг нь бүр биеийн гадаргуугийн тодорхой нэг жижиг хэсгийг хариуцна. Тухайн багны өөр хэсэг гүнд байх хэсүүд нь өөр төрлийн одоо мэдрэмжийг жишээ нь өвдөл, температурыг боловсруулах нь. Энэ бүтцэн тархинд өөр замаар ирсэн мэдээллүүдийг нэгэн зэрэгцээ параллел байдлаар боловсруулах боломжийг тархинд олгодог юм байна. Анхдагч бүсүүд гэмтсэн тохиолдолд бие эсрэг талд өөрчлөлт болно, гарнаа. За анхдагч мэдрэхүүн бүс гэмтэх юм бол биеийн эсрэг талд хүрлцэх, даралт, өвдөлт, температурын мэдрэмж буурах эсвэл бүр мөсөн алга болно. Контралатералны гемикипстези, гемианестези үүснэ гэсэн үг. Хоёр цэгийг ялгах чадвар буюу хоёр тусдаа цэгт хүрэхэд нэг цэг мэдрэгдэх болон биеийн хэсгүүдийн байрлалыг мэдрэх чадвар бол алдагдана. Анхдагч хөдөлгөөний бүс гэмтэх юм бол нэг бол сул сав үүснэ, нэг бол чангарсан сав үүснэ. Биеийн эсрэг талын булчингууд суларч хөдөлгөөнгүй болно. Яагаад чангарсан сав үүсэж байгаа вэ гэхээр анхдагч хөдөлгөөний бүсээс гадна түүний зэрэгэлдээ орших премоторны бүс болон гүндэх мэдрэлийн ширхгүүд хамтдаа гэмтчих юм бол булчингууд хит чангарч чангарсан сав үүсдэг байх нэ. За хөдөлгөөний анхдагч одоо мэдрэхүүн болон хөдөлгөөний бүс одоо заримдаа гэмтэх юм бол фокал буюу хэсэгчлэн Жексний уналт гэдэг юм үүсдэг. Мэдрэхүүн одоо бүс гэмтчүүл биеийн эсрэг талд чимчгэнэх, эргэнэх, эвгүй мэдрэмж төрнө. Мэдрэхүүн уналт гэж нэрлэнэ. Харин хөдөлгөөний бүс гэмтчих юм бол биеийн эсрэг талын нүүр эсвэл мөчтөд давтагдсан татвалцах хөдөлгөөнөөр илэрч идэг. Өөрөөр хэлэх юм бол хөдөлгөөний таталт гэж нэрлэдэг байх нэ. За энэ хоёр уналт нь аль нь фокалны одоо уналт, хэсэгчилсэн уналт учраас ухаан санааны өөрчлөлтгүй явагддаг байх нэ. За хажуугийн зурагт одоо functional MRI дээр хэвийн хүний хоёр хөлийн хөдөлгөөнтэй хамаатайгаар тархины аль хэсэг идэвхжиж байгаа нь тохоогоор нугалахаар яаж ийн, эрхийн хуруу яаж ийн, тийм ээ. Заагч хурууны хэсэг хэр их байна. За баруун талдаа, зүүн талдаа ямар ялгаа байна гэдгийг нэг бүрчлэн харуулад үйл ажиллагаа нь хэрхэн өөрчлөгдөж байгааг бол дүрсэлсэн зураг бол байна. За энэ хэсэг бас адилхан тийм ээ.
Одоо бол их тархины газрын одоо анхдагч төвүүдийг энэ хэсэг ийм үйл ажиллагаа хариуцдаг гэдгийг латерал болон медиал талаас нь нэвчлэн нэг бүрчлэн харуулсан байгаа нь байна. За хөдөлгөөн мэдрэхүүгээс гадна харааны анхдагч төв гэж байна тийм ээ. Эри 17 тагцны дэлбэнгийн калкарины сүлгүүсийн гүн болон түүний эргэн тойронд бол харааны анхдагч төв бол байрлаж идэг. За мөн зураасан буюу страте гадар гэж бол нэрлэдэг. Анатомийн зүсэлт хийж үзэхэд генарын одоо зураас хэмээх цагаан зураас нүдэнд ил харагддаг байх нь байна. За харааны мэдээлэл нь таламусын гатан өвдгөн биеэр дамжиж ирнэ. Зүүн талын харааны бүсэд хоёр нүдний баруун талын харааны талбайгаас мэдээлэл ирнэ. Баруун талын харааны бүсэд хоёр нүдний зүүн талын харааны талбайгаас мэдээлэл ирнэ. Төвийн хараа буюу макулагаас харааны хамгийн чухал хэсэг болох шар талбны мэдээлэл нь дагсны туйл буюу окциталны фол орчимд бол ирдэг. За хажуугийн зураг дээр юу харагдаж байна вэ гэхээр дагсны хэсгийн харааны төв дээр ирж байгаа мэдээллийг functional MR-аар дүрслэн харуулсан байна. За харааны одоо анхдагч бүсэд ирж байгаа мэдээлэл мөн адил багнан бүтцтэй. Харааны бүс нь маш нарийн зохион байгуулалттай багнаас тогтох бөгөөд 1 мм квадрат талбайд эдгээр нь нэгдэж hypercolumn гэдэг ямиг бол үүсгдэг байх нэ. За чиглэлийн багна гэж бас байна. Тодорхой өнцөг бүхий зураас дүрсийг мэдэрдэг эсүүд эдгээр нь салхин сэнс хэлбэрээр байрлаж бүх чиглэлийг бол мэдэрдэг юм байна. Блобууд өмг ялгаах үүрэгтэй нейронуудын бөөгнөрл. За давмгайлах нүдний багна буюу ocular dominance column гэж бас үүсэж болно. Нэг багна нь зөвхөн нэг нүднээс ирэх мэдээллийг зэрэгэлдэх багна нь нөгөө нүднээс ирэх мэдээллийг боловсруулна гэсэн утгатай байна тийм ээ. За энэхүү нарийн бүтцэн дүрсийн хэлбэр болон өнгийг хамгийн анхны түвшинд шинжлэх боломжийг бол олгодог. Хэрэв маш заслын үед энэ бүсийг цахилгаанаар цочроовол хүн ямар нэгэн дүрсийг биш харин гэрэл ялс хийх тод зураас харагдах, өнгө үзэгдэх зэрэг тийм түүхийн мэдрэмжүүдийг бол мэдэрдэг байх нэ. За гэмтэл үүсгэх юм бол геми анапси бол үүснэ. 17 дугаар талбай нэг талдаа бүрэн гэмтвэл бие эсрэг талын харааны талбай бүхэлдээ харагдахгүй болно. Квадрантны геми анапси буюу 4-1 харалхан бол үүснэ. Хэсэгчилсэн гэмтлийн үед харааны талбай нь 4-1 хэсэг нь харагдахгүй болдог. Төвийн хараа гүдэл бол өөрчлөлт болно. Хэрвээ гэмтэл нь дагсны туйл дахь шар талбаны төлөөллийг хөндөөгүй байх юм бол бүх юмны төв хэсгийг харах чадвартай хэвэр үлддэг байх нэ. За сонсголын анхдагч бүс буюу area 41 чамархайн дэлбэнгийн дээд хэсэгт байх дотор дээд хэсэг тийм ээ гээшлийн хөндлөн атранд байрлана. Таламусын дотор өвдгөн биеэр дамжуулан сонсголын мэдээллийг авна. Хоёр талд дамжуулалт буюу билатералны projection үүрэгтэй харааны бүсээс ялгаатай нэг талын сонсголын бүс нь хоёр чихнээс ирж буй тохиог хоёуланг нь боловсруулж чаддаг. Энэ нь сонсголын системийн маш чухал хамгаалалтын механизм болж идэг. За багнан бүтцэн тонотофийн одоо хадгалагдана. Сонсголын бүс нь дууны давтамжийг маш нарийн хуваарлж хүлээж авдаг. Сонсголын бүс дээр дууны давтамжууд тодорхой тарааллаар бол байрлаж идэг. Нам давтамжийг хариуцсан эсүүд урд гадар талдаа ростролатералны өндөр давтамжийг хариуцсан эсүүд нь ард дотор талдаа буюу кауда медиал талдаа байрлана. Үүнийг ижил давтамжийн зурвсууд гэж болвол нэрлэдэг байх нэ. За тэгэхээр functional MR-аар чамархайн дэлбэнгийн одоо гадар дээр хэл ярианы төвд дээр хэрхэн одоо үйл ажиллагаа идэвхжиж багасж байгааг харуулсан зураг одоо байна. За сонсголын анхдагч төвийн багнан бүтэц харааны бүстэй ижил багнан бүтэцтэй гэсэн тийм ээ. За хоёр чихээрээ зэрэг сонсоход илүү хүчтэй ажилладаг эсүүд гэж байна. Эксцитатор нейронууд гэсэн үг. Хоёр чихээрээ зэрэг сонсоход итүүхэн сааддаг буюу аль нэг чихээрээ илүү сайн сонсдог эксцитатор инхибитор одоо нейронууд гэж бас байдаг байх нь. За ялгаа юу вэ гэхээр хоёулаа зэрэг хоёр чихээрээ сонсоход итүүхчдэг нейронууд бол утгыг одоо илүү тийм ээ чухалчилдаг болвол нэг чихээрээ сонсоход илүү итүүхчдэг нейронууд бол аль чихэнд чимээ ойрхон гарсныг одоо мэдхэд илүү чухал ах нь. За
За эдгээр багнууд нь ижил давтамжийн зурвсуудтай хөндлөн огтлцож байрладаг бөгөөд дууны үргэлжлэх хугацааг ч мөн ялгаж мэдэрдэг байна. Энэ бүсийг цахилгаанаар цочрооход хүн утга бүхий үг биш, харин нам эсвэл өндөр давтамжтай энгийн чимээ, дүнгнийн дууны чанга сул зэргийг бол мэдэрдэг. Энэ бүс нь дууны хэлбэр, давтамж, эрч хүчийг хамгийн анхан шатанд нь шинжилдэг түүхий боловсруулалтын төв юм байна. Сонсголын мэдээлэл тархины хоёр тал руу зэрэг дамждаг тул нэг талын гэмтэл нь хүнийг бүрэндүлээ болгодоггүй, харин дараах өөрчлөлтүүд илэрнэ. Сонсгол ялимгүй суларч болно. Хүн дуу чимээг сонсох боловч чанар нь бага зэрэг өөрчлөгдөнө. Чиглэл тогтоох чадвар буюу дуу чимээ аль зүгээс гарч ирж байгааг тодорхойлоход хүндрэлтэй болно гэсэн. Дууны ялгарл ижил давтамж хүчтэй боловч бүтцэн өөр энгийн ба нарийн дуунуудыг хооронд нь ялгахад хэцүү болно гэсэн ийм асуудлууд бол үүснэ гэхээс биш шууд сонсохгүй болтгон байна. За амтлах анхдагч төв буюу area 43. Амтлах мэдрэмж нь тархины багнаас эхлээд тархины гадар хүртэл нарийн замаар дамжин тархины багны нуклеус солитарусаас эхлээд таламусын вентрал постеро медиалны бөөгмөр дамжин тархины гадарт бол хүрдэг юм байна. Духны доод хэсгийн нуглаас буюу pars opercularis очиж төгсдөг юм байна. Энэ нь биеийн мэдэрхүүн самата сенсор бүсээсээ доош хажуугийн ховлын дээр байрладаг ийм бүс юм байна. Тэнцвэрийн анхдагч бүс vestibular primary vestibular-ны area. Тэнцвэрийн мэдээлэл нь бидний орон зайн баримжаа толгой болон биеийн байрлалыг удирдахад чухал үүрэгтэй. Зулаан дэлбэнгийн интербартальны сүүлх бүсийн суур хэсэг гар болон амны мэдрэхүүн бүсийн яг ард area 2V дээр бол байрладаг юм байна. Энэ бүсийн нейронууд толгойн хөдөлгөөний үед идэвхждэг. Тэд зөвхөн тэнцвэрийн мэдээлэл аваад зогсохгүй хараа болон биеийн байрлалын проприоцептив мэдээллийг давхар хүлээж авдаг. Энэ хэсгийг цахилгаанаар цочрооход толгой эргэх болон хөдөлж буй мэдрэмж төрдөг. Хэрвээ энэ бүс том хэмжээгээр гэмтэх юм бол хүн орон зайн баримжаагаа алдна. Хөдөлгөөний бүсийн зэрэгэлдээ төвийн ховлын суур хэсэг буюу area 3A байрладаг. Толгой болон биеийн байрлалыг хянахын тулд мэдрэхүй хөдөлгөөн болон тэнцвэрийн мэдээллүүдийг нэгтгэн боловсруулахад энэ хоёр бүсийн ойролцоо байгаа нь маш чухал юм байна. Unimodal association буюу холбогч бүс. За эдгээр бүсүүд нь харгалзах анхдагч бүсүүдийнхээ яг хажууд нь байрладаг бөгөөд зөвхөн нэг төрлийн мэдрэхүүн мэдээллийг буюу зөвхөн харах, зөвхөн сонсох мэдээллийг дагнаж боловсруулдаг бахан. Энэ үндсэн үүрэг нь бол нэгдүгüрт нь тайлбарлах анхдагч бүсээс ирсэн түүхийн өгөгдлийг зураас өнгө чимээ гих мэтийг тайлбарлана. Харьцуулна. Иржүү мэдээллийг тархинд өмнө хадгалагдсан мэдээлэлтэй буюу санах хойтой харьцуулна. Үүний үр дүнд утга учир оноож өгдөг бахнэ. За анхдагч бүсээс ялгагдах гол онцлог бол холбогч бүсүүд нь мэдээллийг тааламсаас бол шууд авдаггүй. Тэд мэдээллийг зөвхөн холбогч ширхгээр дамжуулан өөрт харгалзах анхдагч бүсээс бол авдаг юм байна. Анхдагч бүс гэмтсэн хүн харахаа болно. Харлах нь болно гэсэн үг жишээ. Харин холбогч бүс гэмтэх юм бол хүн харж байгаа мөртлөөсөө юу харж байгаагаа танихгүй болно. Өөрөөр хэлбэл агнози үүсэх нэ. За тэгвэл Multimodal Association нэрээс зөвхөн нэг төрлийн мэдрэхүүгээр хязгаарлагдахгүй тархины маш олон хэсгүүдтэй холбогдож мэдээллийг цогцоор нь боловсруулдаг онцлогтой хараас сонсгол хүрэлцэх зэрэг олон төрлийн мэдрэхүүн мэдээллийг хооронд нь холбож нэгдмэл дүр зураг үүсгэнэ. Гадраас ирэх шууд цочрлоос хамааралгүйгээр хийсвэр төсөөлөл ойлголтуудыг тархинд бий болгодог. Хэл ярианы болон хөдөлгөөний нарийн төлөвлөгөө загварыг энд боловсруулдаг бахнэ. За тэгвэл хамгийн том холбогч төвдөд духны дэлбэнгийн хэсэг болон зулаан дэлбэнгийн хойд хэсэг бол орох юм байна. За духны дэлбэнгийн Multimodal Association area бол нийт тархины бор гадрын 20% эзэлдэг. Хүний зам байдал, шийдвэр гаргалт, анхаарал төвлөрүүлэлт, асуудал шийдвэрлэх зэрэг хамгийн нарийн үйлдэлүүдийг бол энэ хэсэг хариуцдаг байна. За тэгвэл зулаан дэлбэнгийн хойд хэсэг яадаг вэ гэхээр биеийн мэдрэхүүн мэдээллийг харааны мэдээлэлтэй нэгтгэдэг. Энэ нэгтгэл нь биднийг орон зайн баримжаатай болох болон нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг жишээ нь хараад юм барих, машин жолоодох,
гэх мэтийг гүйцэтгэх боломжтой болгодог байна. Жишээ нь төгжрэлт машин жолоотоход анхдагч бүс бол уртлын машиныхаа гэрлийг харна. Дууд тохиог сонсно, тийм ээ. За, юуны модаль бүс яах вэ гэхээр улаан гэрэл асж байгааг танин дууд тохиог аюул гэж ялгана. Мультимодаль бүс яах вэ гэхээр энэ мэдээллүүдийг нэгтгэж би одоо тоормос гიშгэж зүүн тийш жолоогоо эргүүлж зам тавих хэрэгтэй гэдгийг шийднэ гэсэн үг юм аа. За, Тухны дэлбэнгийн одоо бүтэц. Тухны дэлбэнг үйл ажиллагаагаар нь 3 хоноо анхдагч хөдөлгөөний бүс, хөдөлгөөний өмнөх бүс, префронталны одоо хэсэг гэдэг. За, анхдагч бүс бол шууд хөдөлгөөний одоо гардан удирдна. Хөдөлгөөний одоо префронталны премоторны одоо бүс болохоор хөдөлгөөнийг төлөвлөх загвар гаргана. За, префронталны төв болохоор сэтгэн бодох, зан авир, тань мэдхүүг бол удирдах нь байна. За, премоторны кортекс бол анхдагч хөдөлгөөний бүсийг төгөлдөр хуурч гэвэл хөдөлгөөний премоторны бүс нь хөгжмийн зохиолч нь болно гэсэн үг юм аа. Энэ бүс нь ямар хөдөлгөөн хийхийг сонгож одоо төлөвлөгөөг нь гаргаад анхдагч бүс рүүгээ илгэнэ. Хөдөлгөөний ой санамж буюу мотор инграм үс нь сурч мэдсэн хөдөлгөөний дарааллуудыг жишээ нь дугуй унах, бичих энд хадгална. Ингэхдээ баг тарих болон суурийн зангилаатай хамтран ажилладаг. За, хүн зөвхөн нэг гараар юм хийж байсан ч тархины хоёр талын хөдөлгөөний өмнөх бүсүүд хоёулаа идэвхжиж идэг юм байна. За, тэгвэл фронтал ай фил буюу харааны талбай. Энэ нь нүдний хөдөлгөөнийг хяндаг маш чухал хэсэг юм. Хоёр нүдийг зэрэг буюу конжугейт хөдлөх эсрэг тал руу шилжүүлэхийг одоо хариуцна. Харцаа чиглүүлэх саатал гэмтэх юм бол үүснэ. Хэрвээ тархины нэг талын 8 дугаар талбай гэмтэх юм бол хүний хоёр нүд гэмтэлтэй тал руугаа хазана. Харин үүнийг амгаах ухаанд юу гэж хэлдэг вэ гэхээр өвчтөн гэмтэл рүүгээ харж байна гэж нэрлэдэг байна. За, префронталны бүс буюу энэ хэсэг нь тархины толцлын 20 орчим хувийг эзэлж идэг. За, мультимодаль буюу олон хэлбэрийн холбогч бүс юм. За, таны мэдхүүн даалгаврууд, асуудал шийдвэрлэх, нийгэмд бие авч явах байдал, сэтгэл хөдлөлийг хянах, зан төрөх зэрэгэд бол префронталны кортекс. За, префронталны кортекс болон тархины одоо мультимодаль эренүүд дээд мэдрэлийн үйл ажиллагааг бол хариуцнаа. Тархины гадаргуугийн одоо талаас илүү хувийг эзэлдэг эдгэр бүсүүд нь дараах одоо хэсгүүдээс мэдээллийг авна. Нэгдүгüүрт нь анхдагч мэдрэхүүн болон хөдөлгөөний бүсүүд, хоёрдугаарт нь таламусын тодорхой хэсгүүд буюу медиодорсал хэсэг, латропостериалны хэсэг, пульвинараас мэдээлэл авна. Тархины хоёр тал бөмбөлгийн бусад холбогч бүсүүдээс бол мэдээллийг хүлээж авна. Үндсэн одоо үйл ажиллагаанд нэгдүгüүрт хэл яриа орно. Харилцах, ойлгох, унших, бичих чадвар. Хэрвээ энэ байдал алдагдчих юм бол афази үүснэ. Үг хэлж чадахгүй болох, эсвэл хүний яриаг ойлгохгүй болно гэсэн үг. За, дараагийнх нь хүртхүү буюу перцепшн алдагдана. Мэдрэхүүгээр ирсэн мэдээллийг таних болно. Юмыг харж байгаа мөртлөө юу болохыг нь танихгүй болно гэсэн үг. За, хөдөлгөөний төлөвлөлт буюу мотор планинг алдагдана. Зорилготой нарийн үйлдэлийг гүйцэтгэж чадах болно гэсэн үг. Афракси үүснэ. Булчин саажаагүй мөртлөө яаж юм хийхийг одоо мэдхэ болно гэсэн үг. Гутлаа үдэх, шүдээ яаж угаах хөдөлгөөн хийх үү, үсээ яаж самлах уу гэдгийг бүр энгийн зүйлүүдийг төлөвлөж хийж чадахгүй болно гэсэн үг. За, дараагийнх нь нийгэм зан төрхийн өөрчлөлт, social behavior. Бие авч явах байдал, сэтгэл хөдлөл өөрчлөгдөн, зан авирын өөрчлөлт гарна. Шийдвэр гаргаж чадахгүй болно. Нийгмийн хэм хэмжээгээ алднаа гэсэн үг юм аа. За, хэл яриа ба тал бөмбөлгийн ялгаа. Хүмүүсийн 95% нь хэл ярианы үндсэн төвөд зүүн тал бөмбөлөгт байрладаг. Хэлний логик, бүтээц, дүрм, үг сонголт болон синтакс, өгүүлбэр зүг бол зүүн тал бөмбөлөг хариуцж идэг. Баруун тал бөмбөлөг нь хэл ярианы сэтгэл хөдлөлийн өнгө аялга, хэмнэлийг хариуцдаг байх нь. За, бронхын төв буюу 44 дугаар талбай бол зүүн талын духны дэлбэнгийн доод хэсэгт байрладаг. Яриаг бүтээх, найруулах үүрэгтэй. Верникийн төв болвол Area 22 нь зүүн талын чамархайн дэлбэнгийн хойд хэсэгт бол байрлана. За, энэ нь сонссон болон уншсан үг өгүүлбэрийг ойлгуул
зохих утга болгон задлан шинжилдэг байх нэ. За үг таних болон холбоосруулах замууд тарих утгахгүй үгсүүдийн дараалал болон утгатай үгийг өөр өөрөөр боловсруулдаг байна. Утгагүй чимээ дүрсийг зөвхөн анхдагч хараа болон сонсголын бүсийг идэвхжүүлдэг болвол утгатай байх юм бол Wernicke-ийн төвийг идэвхжүүлж задлан шинжилдэг байх нь. За хэл яриа үүсэх хоёр зам байна. Автомат хэл яриа. Жишээ нь үгийг давтах. Мэдээлэл анхдагч бүсээс дамжин шууд хөдөлгөөний бүс рүү очиж явах юм бол давтах нь. Автомат бус хэл яриа буюу зохиомжилж ярих. Мэдээлэл заавал брокийн төвөөр дамжиж үг өгүүлбэрийн бүтцэн зохиогдно гэсэн үг. За энэ төвийн үйл ажиллагаа алдагдах юм бол афаси дисартри үүснэ. За хэл ярианы найруулга утга логик алдагдахыг бол афаси гэж нэрлэдэг. Харин хэл ярианы эрхтнүүдийн буюу хэл урвал төвөнхийн хөдөлгөөн алдагдах булчин мэдрэл эсвэл бага тархины гэмтлийн үед хүн юу хэлэхээ мэдэж байгаа ч хэл ам нь эдрээд дуудаж чадахгүй байхыг дисартри гэж нэрлэнэ. За их тархины хоёр тал бөмбөлөг бол тус тусдаа мөртлөөсөө нийлмэл үйл ажиллагаатай гэсэн тийм ээ. Тэгэхээр салангат хам шинж гэдэг бол дараах 3 төрлийн ширхгүүд алдагдсанаас болж үүсдэг гэсэн үг юм аа. Нэгдүгээрт нь холбогч ширхгүүд алдагдана. Нэг тал бөмбөлгийн доторх өөр хэсгүүд дэлбэнгүүдийг атрануудыг холбож байгаа хэсэг гэмтэх. Дамжуулах ширхэг буюу тархины гадрыг доод бүтцүүдтэй буюу доошо тархины баг нь бол нугастай холбох тэр зам гэмтэх үед үүсэх шинжүүд. За комсоралны буюу хоёр тал бөмбөлгийн хооронд нь холбож идэг корпус каллозеум болон бусад ширхгүүд гэмтэх үед үүсэх хэмгэгүүд гэж байх нэ. За тэгвэл жишээ нь тархи хуваагдах буюу splint brain гэж үзэгдэл байна. Тархины хоёр хагас бөмбөлгийг холбодог хамгийн том зам болох корпус каллозеумыг эмчилгээний зорилгоор таслах мэс засал хийх тохиолдол гардаг. Энэ үед үүсдэг шинжийг бол тархи хуваагдах хам шинж гэж хэлж байгаа юм. Энэ мэс заслыг хүнд илүү хийдэг вэ гэхээр хүнд хэлбэрийн унал таталт буюу эмд хянагдахаа болсон эпилепсийн үед хийдэг байх нь. Тэгэхээр яадаг вэ гэхээр баруун тал бөмбөлөгт ирсэн мэдээллийг хэл ярианы төв байрлах зүүн тал бөмбөлөг рүү дамжуулж чадхаа болно гэсэн үг юм. Жишээ нь хэрвээ өвчтний нүдийг боогоод зүүн гарт нь түлхүүр бариулвал хүн түүнийг түлхүүр гэдгийг нь мэдэрч байгаа боловч зүүн тархи дахь хэл ярианы төв рүү мэдээлэл очихгүй байгаа тул энэ түлхүүр байна гэж хэлж чаддаггүй юм байна. За салангат хам шинжүүд нь зөвхөн мэс заслаар бус төрөлхийн гажгаас болж үүсч болно. Корпус каллозеумын дутуу хөгжилтэй хүүхдүүд гэж байдаг. Эсвэл хавдар харуултын улмаас үүсэж болно. Эдгээр нь дараах функцүүдэд нөлөөлдөг. Мэдрэхүй нэгтгэл болох хараа болон хөрөлцөх мэдрэмжийг нэгтгэж чадхаа болох, нарийн хөдөлгөөн буюу хоёр гараараа зэрэг үйлдэл хийхэд хүндрэл учрах, хэл яриа буюу сонссон мэдээллээ хэл ярианы боловсруулалттай холбож чадхан болно гэсэн үг юм аа. За тэгвэл үнэрлэх системийн салангат байдал гэж бас байна. Үнэрлэх мэдрэмж нь тархины бусад мэдрэхүйгээс нэг зүйлээр ялгаатай. Энэ зам зүрлэг хийдэггүй. Өөрөөр хэлбэл баруун хамрын нүхээр ирсэн үнэр тархины баруун талд, зүүн нүхээр орсон нь зүүн талд очдог байх нь. Тархины хоёр талын үнэрлэх төвүүд нь anterior commissuraгаар хоорондоо холбогдож байдаг. За гэмтлийн үед жишээ нь баруун хамар гэмтсэн үед энэ холбоос зам тасарвал өвчтөн баруун хамраараа үнэрийг мэдрэх боловч нэрлж чадахгүй. Жишээ нь бензин гэж хэлж чадахгүй. Учир нь үнэрийн мэдээлэл зүүн тархинд байрлах хэл ярианы төв рүү хүрч чадахгүй байна. За тэгвэл зүүн хамар гэмтчлээ үнэр зүүн тархинд бол очно хэл ярианы төв байрлах тал шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ юу үнэрлж байгаагаа хэлж чадна гэсэн үг юм. За харааны системийн салангат байдал. За харааны мэдээлэл зүүн баруун тархинд тус-тустай боловсруулагдж байдаг. Хэрвээ хоёр хагас бөмбөлгийн холбоос буюу корпус каллозеум тасалбал дараах өөрчлөлт илэрдэг. Зүүн харааны талбай харааны талбай зүүн талаас ирж байгаа мэдээлэл баруун тархинд очих хэрэгтэй тийм ээ. Мэдээлэл баруун тархинд очих боловч зүүн тархинд хэл ярианы төв рүү дамжихгүй. Ингэснээр өвчтөн зүүн талдаа байгаа зүйлийг харж байгаа мөртлөөсөө нэрлэж чадахгүй
Бичсэн үгийг уншиж чадахгүй. Селективний апази буюу алексия үүснэ. За тэгвэл харааны талбайн баруун талд байгаа зүйл тархины зүүн тал бөмбөлөгт очино. Мэдээлэл шууд хэл ярианы төв рүү очих тул юмсыг нэрлэх, уншихад ямар ч цаад үүсэхгүй. За орон зайн баримжаа буюу экопи болно. Баруун тал бөмбөлөг нь орон зайн баримжаа дүрслэлийг хариуцдаг. Хэрвээ харааны талбайн баруун талын нарийн төвхтэй геометрийн дүрс харуулах юм бол мэдээлэл баруун тархи руу хүрч чадахгүй тул өвчтөн тэр дүрсийг хуулж зурж чадахгүй болдог. Үүнийг экопия гэж нэрлэдэг. За нийлмэл хөдөлгөөнүүд алдагдах буюу апракси. Апракси гэдэг нь булчингийн хүч хэвийн саажилтгүй мэдрэхүй зүгээр өвчтөн даалгаврыг ойлгож байгаа боловч зоригтой нарийн төвхтэй хөдөлгөөнийг гүйцэтгэж чадахгүй болохыг хэлнэ. Гол онцлог нь хүн тухайн хөдөлгөөнийг автоматар хийж чаддаг. Жишээ нь уруулаад олох мөртлөө зориуд хий гэхээр чадахгүй гэсэн үг. Хилээ гарга гэхэд бас чадах байлна гэсэн үг. Энэ хөдөлгөөний програм эсвэл төлөвлөгөө тархинд алдагдсныг болвол илэрхийлнэ. За апраксигийн үндсэн төрлүүд. За мотор апракси юм руу гараас сунгах, барьж авах гэх мэт энгийн хөдөлгөөнүүдийг дарааллын дагуу хийж чадахгүй. Булчин нь сулраагүй ч хөдөлгөөн нь нэв хавгүй болдог байна. За идиомоторны апракси ихэвчлэн зүүн тал бөмбөлийн гэмтлийн үед үүснэ. Хөдөлгөөний дарааллын зарим хэсгийг орхих эсвэл нэг үйлдэлээ байнга давтах мотор preservation болно гэсэн үг. Жишээ нь цэрэг ёсоор ёслох гэх мэт үйлдэлийг дуурайж чадахгүй. За байршлын ялгаа зулаан дэлбэнгийн гэмтэлтэй хүн гарын хөдөлгөөнд дуурайж чадахгүй ч нүүрний хувирлыг дуурайж чаддаг. Харин духны дэлбэнгийн гэмтэлтэй хүн нүүрний хувирлыг дуурайж чадахгүй гарны хөдөлгөөнийг дуурайж чадна. Идиаторны апракси, additional апракси гэсэн үг. Зүүн талын чамархай зулаан хэсгийн гэмтлийн үед бол үүснэ. Хүн хөдөлгөөн хийж чадах боловч тухайн үйлдэлийг зориг утгыг ойлгох байлдаг. Жишээ нь шүдний сойзоор үсээ самдах гэх мэт үйлдэлийн дараалал багаж хэрэглэх логикоо алдна гэсэн үг. За бүтээцийн буюу constructional апракси. Ихэвчлэн баруун тал бөмбөлгийн зулаан дэлбэнгийн гэмтлийн үед бол үүснэ. Геометрийн дүрс зурах, юм угсрах, орон зайн баримжаа шаардсан дүрс бүтээх чадвар бол алдагддаг бахнэ. За хүртгүү нэгтгэл ба агноси нэглэгт. За бидний өдөр тутмын энгийн үйлдэлүүд жишээ нь ярилцаж байхдаа аяганд ус хийх нь хараа сонсгол биеийн мэдрэхүй болон хөдөлгөөнийг нэгэн зэрэг нэгтгэхийг шаарддаг. Зулаан дэлбэнгийн хойд хэсэг энэ хэсэг нь биеийн байрлал гадаад ертөнцийн зураглалыг нэгтгэдэг төв станц юм аа. Тарих аливаа үйлдэлийг хийхийн тулд өөрийн биеийн хэсгүүдийн байрлал болон гадаад орчны инженерийн зургийг тархинда байнга шинчилж идэг. За агнози анхдагч мэдрэхүүн буюу хараа сонсгол хүрэлцэх зүгээр мөртлөө тухайн зүйлийг танихгүй болохыг агнози гэж нэрлэнэ. Харааны агнози өвчтөн шилийг харж зурж чадах боловч энэ шил гэж хэлж чадахгүй. Прософагнози хүний нүүр царайг таних чадвар алдагдана гэсэн үг. Хэн бэ гэдгийг танихгүй. Алексия бичсэн үгийг харж байгаа ч уншиж утгыг нь тайлж чадахгүй болох. За биеийн мэдрэхүүн агнози, самата сенсор агнози, астерогноз нүдэн аниад гартаа барьж буй зүйлийг зөвхөн хүртгүүгээрээ таних чадваргүй болно гэсэн үг. Асаматагнизец өөрийн биеийг мэдрэх чадвар алдагдах. За Герстманы хам шинж зүүн талын зулаан дэлбэн гэмтгэхэд илэрдэг дөрвөн шинж байдаг. Хурууны агнози өөрийн хурууныг нэрлэж чадах байлна, аграфи буюу бичиж чадах байлна, калькули буюу тоолж чадах болно, зүүн баруун хажуугаа ялгахгүй болно. За балент хам шинж гэж үйдэг. Энэ бол тархины хоёр талын зулай дагдсны уулзуур гэмтгэхэд үүсдэг маш хүнд хэлбэрийн агнозигийн нэг юм аа. Харцаа тогтоож чадахгүй бол нүдээ нэг зэгт төвлөрүүлж чадахгүй eye fixation байхгүй гэсэн үг. Симультагнози үүснэ нэг дор олон зүйлийг харж чадахгүй зөвхөн нэг л зүйл дээр анхаарал нь гацаж бусад зүйлийг харахаа болно гэсэн үг. Харааны атакси үүснэ хөдөлж буй объектыг нүдэрээ дагаж харж чадахгүй smooth pursuit байхгүй болно гэсэн үг. За нэглэгт тоохгүй орхих, анхааралгүй орхих шинж.
Хэдийгээр нэглэгтийн далаар дэлгэрэнгүй ороогүй ч энэ нь зулаан дэлбэнгийн гэмтлийн үед ихэвчлэн баруун талын гэмтэл байхад тохиолддог хамгийн сонирхолтой эмгэг. Өвчтөн өөрийн биеийн зүүн тал болон орчныхоо зүүн талыг байхгүй мэтээр орхидог. Аяхтай хоолныхоо зөвхөн баруун талыг нь идэж зүүн талыг нь үлдээж эсвэл зөвхөн нүүрнийхээ баруун талыг будах хусах гэх мэт. За өвчтөн тархины гэмтэлтэй талынхаа эсрэг талыг огт анзаарахгүй эсвэл дутуу мэдхийг бол нэгдлэгт гэж хэлээд байгаа юм. Энэ нь хараа муудснаас эсвэл мэдрэхүү тасарснаас биш, харин тархи тухайн талаас ирж буй мэдээллийг боловсруулах болсонтой холбоотой. Анасогноси өвчтөн өөртөө ийм дутагдал байгааг огт хүлээн зөвшөөрдөггүй, өөрийгөө цоо ирүүл гэж итгэдэг. Ихэвчлэн хэл яриа давамгаалаагүй буюу баруун талын зулаан дэлбэн гэмтэхэд үүсдэг. За нэглэгтийн хэлбэрүүд хараа, сонсгол, мэдрэхүй болон хөдөлгөөнийг нэг зэрэг хамарна. Хөдөлгөөний нэглэгт байх юм бол өвчтөн гар хөлөөс саажаагүй, булчингийн хүчин зүгээр мөртлөө биеийнхээ нэг талыг огт хөдөлгөхгүй, эсвэл маш бага хөдөлгөнө. Мэдрэхүй нэглэгт эмч өвчтний хоёр гар дээр зэрэг зөөлөн товшвол өвчтөн зөвхөн эрүүл тал дээр нь гар хүрсэн мэтэр мэдэрнэ. Гэтэл зөвхөн гэмтэлтэй талын гар дээр нь ганцаар ингэн товшвол хэвээ мэдэрч чаддаг бахнэ. Алистези өвчтний гэмтэлтэй талын гар дээр хүрэхэд тэрхүү мэдрэмжийг биеийнхээ нөгөө талд буюу эрүүл талдаа мэдрэгдэж байна гэж андуурах үзэгдлэг бол хэлдэг юм. За эмнэлэг зүйн жишээнүүд нэглэгттэй өвчтнүүд өдөр тутмын амьдралдаа дараах байдлаар бие авч явдаг. Цаг зурхтаа бүх тоонуудыг зөвхөн баруун талд нь бөөгнүүлж чинь, тагван дээрх хоолныхоо зөвхөн баруун талыг нь идэн, зүүн талыг нь үлдээн. Нүүрнийхээ зөвхөн баруун талыг угааж эсвэл баруун талынхаа ханцыг өмсөх. Яагаад заавал баруун тарих юм бэ? Тархины баруун талын зулаан дэлбэн нь биеийн хоёр талын орон зай анхаарлыг хариуцдаг бол зүүн талын зулаан дэлбэн нь зөвхөн баруун талын орон зайг хариуцдаг юм аа. Иймээс баруун тал гэмтэхэд зүүн талын анхаарлыг орлох хэсэг үлддэггүй тул нэглэгт үүсдэг байна. За зан төлөв. Префронтальны кортекс бол биднийг хүн байлгадаг, нийгэмд бие авч явах байдал болон зан аран шиг зохицуулдаг хамгийн дээд түвшний төвөө. Тухны дэлбэнгийн дорсал латерал хэсэг гэмтэхэд эдгээр өөрчлөлтүүд гарнаа. Префронтальны кортекс нь зөвхөн хөдөлгөөн эсвэл мэдрэхүйг хариуцдаггүй тул цахилгаанаар цочрооход ямар нэгэн булчин хөдөлдөггүй. Энэ нь тархины бусад бүх хэсэг таламус болон гипоталамустай нэгт холбоотой ажилладаг. Цаг хугацаа болон бодит мэдээллийг маш хурдан хадгалж дүн шинжилгээ хийн, зан авирыг төлөвлөх, нийгмийн хэм хэмжээнд нийцүүлнэ. За орбитын хэсэг нь бэлгийн харьцааны төлөвлөлт болон хяналтыг хариуцдаг юм байна. Гэмтлийн үед илэрх өөрчлөлт. Тухны дэлбэнгийн дээд хажуу хэсэг гэмтсэн өвчтөнд дараах гүйцэтгэх үйл ажиллагааны алдагдлал илэрнэ. Анхаарал сарнина. Ажил дээр анхаарал төвлөрч чадахгүй өчүүхэндүүдийн шин зочролд анхаарал сарнина. Ирээдүйд юу болохыг тооцоолох, гарч болох асуудлуудыг урьдчилан харах чадваргүй болно. Нарийн төвхөдөд даалгавар эхлүүлсэн ч дуусгаж чадахгүй. Уян хатан бус болно. Өөрчлөгдөж буй нөхцөл байдал тасан зохицож чадахгүй өөрийн хөрөө зүтгэнэ. Персервац буюу нэг алдаагаа дахин давтана. Хэдийгээр буруу гэдгийг нь мэдсэн ч тэр үйлдэлээ зогсоож чадахгүй байхыг болвол хэлдэг бахна. Висконсины карт ангилах тест хийж болно. Тухны дэлбэнгийн гэмтлийг илрүүлэхэд сонгодог арга юм. За эхний шатанд яг гэхээр өвчтөн картнуудыг тодорхой нэг шинжээр нь амжилттай ангилна. Хэлбэрээр нь хийж болно. За дараагийн өөрчлөлт эмч дүрмийг нь өөрчилнө. Өнгөөр ялга гэж жишээ нь хэлж болно тий. Ингэвэл тухны дэлбэнгийн гэмтэлтэй хүн дүрм өөрчлөгдсөнийг ойлгох боловч хуучин дүрмэндээ баригцаар байдаг. Тэр алдаагаа мэдсээр байж өөрийн үйлдэлээ өөрчилж чадахгүй байдаг бахнэ. За зан авирын өөрчлөлт. Хэрвээ гэмтэл нь тухны дэлбэнгийн доод буюу орбит хэсэг байвал өвчтөн огт өөр шинж тэмдэг бол илэрдэг. Энэ яадаг вэ гэхээр нийгмийн ичгүүр сонжуургүй байдал, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болох, амархан уурлах, хит хөөрөх, сексуал болон бусад зүүн бэлгийн үйлдэлүүд нь
хяналтгүй болох зэрэг эмгэг илэрдэг бахнэ. За итүх санаачлаггүй болох буюу reduced drive. За тухны дэлбэн гэмтснэр хүн ямар нэгэн зүйлийг өөрөө сэдэж хийх чадваргүй болдог. Үүнийг одоо дараах байдлаар тодорхойлж үзэж болно. Тестүүдээр үгийн урсгалын тест, word fluency тест, өвчтөн тодорхой нэг үсэг өгөөд, жишээ нь А үсэг өгөөд энэ үсгээр эхэлсэн үгсийг одоо хурдан хэлэхийг бол таалгадаг. Өвчтөний оос санамж зүгээр боловч тархин хайлт их санаачлал гаргаж чадахгүй тул маш цөөхөг хэлдэг. За зурах тест. Хэвийн хүн 5 минутанд 35 орчим дүрс зурдаг бол баруун талын духны дэлбэнгийн гэмтэлтэй хүн ердөө 15-ыг зурдаг байна. За амьдралын хэм маяг гаднаас нь харахад өвчтөн маш залхуу, идэвхгүй харагдана. Тэд өглөөг орондоо өнгөрөөж өөрийгөө угааж, цэвэрлэх, хувцлах зэрэг өдөр тутмын анхдагч хэрэгцээгээ хийх сонирхолгүй байдаг. За хамгийн хачирхалтай нь эдгэр өвчтнүүдийн ерөнхий IQ буюу оюуны одоо чадвар урт болон урт хугацааны ой санамж ногт гэмтээгүй хэвийн байсаар өгдөг байна. За фронтоорбитальны гэмтэл ба зам төрхийн хоёр төлөлт эмгэг. Нүдний ухархан орчмын тухны хэсэг орбитофронтальны кортекс гэмтэхэд хүн нийгэм болон бэлгийн зан үйл эрс өөрчлөгдөн нэхвчлэн хоёр эсрэг тесрэг хэлбэрээр илэрнэ. Нэгдүгüүрт нь хуурамч депресс илэрч болно. Ямар ч зүйл тайхрамжгүй апати болно. Бэлгийн дурсал болон амьдрах хэрэмэлцэл нь эрс буурна, сэтгэл хөдлөл нь ямар ч хувирал авахгүй тогтмол царим муутай унжгаар тийм болох нь. За хуурамч психопат буюу псевдопсихопатик хэд идэвхжил бол илэрнэ. Хяналтгүй болно. Нийгмийн ичгүр сонжург болж бусдад харьцахтаа зай барих хэм хэмжээг бол алдна. Гипомания хэд их хөдөлгөөнтэй тайван бус болно. Зүн совинд өгтлөгдөх буюу дээр бэлгийн дур хүсэл болон бусад зүн совингийн хэрэгцээг хянах чадваргүй болж өмнө нь дагаж мөрддөг байсан ёс зүйн хэм хэмжээгээ шууд гээж алддаг бахнэ.